Тэгэхээр чи нэмэлгч одоо 26 өнгөрөлт орохгүй юм байна. 26 оны 6 сар гэдэг чинь баг жил болох юм байна. Та нар яг эрүүл мэндийн салбарт анхаарч үзэн ширнэ. Өнөхөр хүндрэлтэй байгаа асуудал. Хоёрдугаарт энэ шинэ бүрэн дарга энэ эмнэлгийн одоо зарим эмнэлгийн хэрэгслээ биш үү? Протез эднэр бас одоо байхгүй болцсон байх юм. Төсөв хөрөө гэдгээр одоо зарим нь одоо 2 жилийн ойч хүлээж байгаа. Тэгэр чи нийт төсөв сая таны нөгөө тоног төгөөрөмжийн юмч одоо бусд одоо сэлбэх хэрэгсэл гэх юм одоо машины запас гэхтэй адилхан гэж болохгүй шүү дээ чи. Эрүүл мэндийн салбарын төсвийг одоо авчлах тал дээр та хүсэл тавьж гэнэ үү ерөнгүй юу? Чимбэрэн сайд харилна. За одоо эм ханган нийлүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг эмнэлгүүдтэй үр авалгын асуудал нэлээд хурц болчихсон байна. За тэгээ өнөө маргаашгүй уулзах гэж байна. Ойролцоогоор одоо тэгээд гүйцэтгэлтэй холбоотой бараг 230 тэрбум төгрөгийн асуудал яригдчих байна. Энд чинь бас бага тоо бишээ, асар их тоо яригдж байна. За мөн одоо ашиглалтанд ороод зөвхөн тоног төхөөрөмжөнд дутагдсан ийм эмнэлгүүдийг нэг номер тавьж ашиглалтанд оруулахыг бодно шүү дээ. Энд бол хойшлуулахгүй. Тийм учраас юусэн төсөв батлагдсны дараагаар бид одоо нөгөө эренблээд жишээлбэл одоо их нэгсийн төв MRI ашиглалтанд байхгүй бол тэрийг засах мөнгө бол гарнаа. Ажиллагаанд оруулах мөнгө гарнаа. Ашиглалтанд орсон зөвхөн одоо доторх тавилга эд хөгшин дутуу байгаа эмнэлгүүдийг ашиглалтанд оруулахад ийм мөнгө гарнаа. Энэ тооцоонууд байгаа шүү. Бус бүр хоосон, зарцсан гэж битээ ойлгоорой. За 5 минут авцсан шүү дээ. Тэндээр нэмээд авцсан. За ингээд гişүүд асуулаа би бас сайдаа хэдэн нэг юм асууя. Та ихтэй чуулгаар эрүүл мэндийн салбараас 150-аад тэрбум төгрөг ингээд хэмнэгдэж байгаа, тодтгол орж байгаа гэсэн. Яг тэрэн дээр бидний одоо ойлгож байгаагаар бол энэ төрийн хэмнэлтийн хуулиараа бол 69 тэрбум. За эрүүл мэндийн даатгалаас 47 тэрбум. За тэгээд сайдын багцаас 37 тэрбум чинь бусад мөнгө нь хаанаас хэмнэгдэж байгаа? За чимбэр сайд харилна. За их тасан дараа нэг хэмнэгдсэн гэдэг үг их буруу болчиход байна л да. Тэгэхээр хэмнэгдэж байгаа те одоо хураагдсал гэх юм уу да тий. Хэмнэлтийн хуулиараа хураагдчихсан л мөнгө. Яг таны хэлж байгаа дүнгууд нийлээд нэг 150 орчим төгсөж байгаа гэдгийг хэлсэн. Яг л ийм 3 дүн байгаа. За бас гэр бүл хөдөлмөрт нийгмийн хамгааллын яам дээр сангийн яамнаас асуухад хэмнэлтийн хуулиар бол 3.5 тэрбум хэмнэгдсэн гэсэн яам бол 1.5 тэрбум чинь энэ хаана дүн зүрээд байна? Нэг бас асууя. За 9 номер. За гишүүний асуулт, байнгын орны дарга асуултанд хариулъя. Дэлгэж байгаа сангийн яам. Усын сүм хөрөнгө оруулалтын дээр бол хэмнэлтийн зохицуулалт нь бол хуулиар зохицуулсан тодорхой байдаг. Хэмнэлтийн хуулийн дагуу бид нар 2 төрлийн хэмнэлтийг хийж байгаа. За түрүүн өөрийн дөрөв гишүүн бас асуулж исэн хүртгүүд буурсан байна гэд нэгтгэх нь болохоор 5 сарын 31-нд гэрээ хийгдээгүй ажлуудыг бүх нийт дүнгээр нь хэмнэлтэн тооцож байгаа. За энэ хугацаанд гэрээ байгуулсан ажлуудын хувьд хуулийн дээр батлагдсан төсөв төртгөөрөө тендер зарлаад гэрээ байгуулсан тохиолдолд төсөв төртөг гэрээний дүнгийн зөрүүг худалдаа авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлт гэж үзээд бас хэмнэлтийн хуулийн 13-1-3-аар хэмнэх ёстой байдаг. Тэгэхээр нийгмийн хамгааллын яамн дээр гэрээ байгуулаагүй ажил дээр нэмэх нь энэ гэрээ байгуулсан ажлууд дээр тендерийн хэмнэлтийг нь бид нар бас хуулийн дагуу хасаж тооцоод нийтдээ 3.3 хэмнэлтэнд орсон байгаа.